Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2017 оны 11-р сарын 26-ны оройн 18 цагийн үед Цагдаа нар дээр нэг хүн нэг с ิจ гтэй зүйлийн долоод байна. Яаралтай хурж ирээд шалгаад өгөөч гэж хэлсэн дуудлагыг хийдэг. Цагдаа нар дуудлагыг аван хэргийн газарт ирэхэд дайралт хийсэн этгээд одоо ч гэсэн хэргийн газартай байх бөгөөд хамгийн аимшигтай нь тэр эмэгтэйг хутгалсаар л байсан. Цагдаа нар с ิจ гтнийг хохирогчоос салгаж бүсгүйг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь бүсгүй маш их хэмжээний цус алдснаас болон эмнэлэгт очмогцоо харамсалтайгаар амь насаа алддаг. Хохирогч бүсгүйн хувьд 23 настай Ким Дамби гэдэг нэртэй бүсгүй байсан. Түүний биеийн дээр 21 удаа хутгалсан шарх, түүний зүрх, уушиг болон бусад амин чухал эрхтнүүд нь бүгд нэвт цоологдсон байсан. Цээж, бөөр түүний бие хутганы шархаар дүүрэн. Тэгэхээр шархан дундаас хамгийн сэтгэл өвтгөм нэг зүйл байсан нь гарын алган дээр нь хөндлөн зүссэн гүн шарх байсан. Энэ бол бүсгүйн амьд үлдэхийн төлөө тэмцэж өршөөлгүй хутганы ирийг гараараа шүүрч авсны ул мөр байсан. Тэрээр хутгыг нүцгэн гараараа шүүрч авч амьдралынхаа төлөө тэмцэлцсэн нь түүний гаран дээр байгаа шархнаас шууд харагдаж байсан. Хохирогч хэн болохыг тогтоосны дараа цагдаа нар ар гэрээхэнд нь мэдгэдгээр болдог. За ингээд ар гэрэхнийг нь олж мэдээ дуулгасны дараа гэмт этгээдийг хэн болохыг тогтооход хамгийн аимшигтай нь түүний нөхөр болох 25 настай Жо Хёсон гэдэг залуу болох нь тодорхой болдог. Тэдний хувьд бол салах үйл явцдаа явж байсан хосууд байсан. Энэ хоёр хосын хооронд ямар зүйл болсон болоод ийм аимшигтай хэрэг үүссэн талаар эхнээс нь эхлэе. За энэ хоёрын анхны уулзалт болохоор хэрэг гарахаас 3 жилийн өмнө буюу 2014 онд эхэлсэн. Амралтын нэг өдөр Сөүл дэх нэгэн клубт тэд санамсаргүй байдлаар танилцсан. Анхны харцаар бие биендээ дурлан тэр өдрөөс хойш хоорондоо үерхэж эхэлцгээсэн боловч нөхрийнх нь цэргийн албатай холбоотой асуудлаас болоод тэр хоёр бол түр салцгаасан. Гэвч нөхөр нь цэрэгт явчгаад хугацаанаасаа өмнө халагдаж ирэн тэр хоёр буцаж үерхэж эхэлдэг. Дараа нь удалгүй 2016 оны 5 дугаар сард буюу хэрэг гарахаас 1 жил хагасын өмнө тэр хоёр хурмын гэрэлцгээсэн. Дараа жил нь тэд бяцхан охинтой ч болцгоосон байгаа. Ойр тойрных нь бол тэднийг төгс амьдралтай, аз жаргалтай гэр бүл гэж хардаг байсан. Дамби бүсгийн хувьд бол гоо сайхны дэлгүүр ажилуулдаг байсан байгаа. Тэрээр мөн олон нийтийн сүлжээнд маш олон даагчтай болсон бөгөөд нөхөр нь түүний лайвнд нь хамт оролцсон түүнд хайртайгаа олон нийтийн нүдэн дээр маш их илэрхийлдэг аз жаргалтай хосууд шиг харагдцгаадаг байсан. Гэвч камерын ард маш аимшигтай бодит байдал нуугдаж байсан байгаа. Цагдаа нар энэ хэргийг гүнзгийрүүлэн судлахад нөхөр Жуугийн жинхэнэ мөн чанар бол ил олж гарч ирсэн. 2009 онд ердөө 17 настай байхдаа тэрээр сэтгэл гутрал, огцом уурлах шинж чанартай эмгэгтэй гэж онцлогдож байсан байгаа. Тэрээр хэдийгээр эмчилгээ хийлгэсэн ч гэсэн хүчирхийллийн халдлагыг нь багч болов зогсоож чадаагүй. Эмнэлэгт эмчилүүлж байхдаа совилогч руу дайрч ирж байтугай ууранд хурж хичийнхээ байшингийн үүдний хаалгыг өшгөлж бүр эвдэж байсан тохиолдолд гарч исэн. Цэнгэний газрын эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл хүртэл үйлдэж байсан бөгөөд тэднийг дуугүй байлгахын тулд мөнгө хүртэл өгж исэн байгаа. Гэхдээ гэрэлснийхээ дараа бол хайраар бялхсан маш аз жаргалтай нөхөр болсон гэж гэр бүлийнхэн эргэн тойрных нь харж исэн боловч мэдээж түүний зан чанар бол тийм амархан өөрчлөгдөг байгаа. Түүний хувьд эхнэрээ хит утсыг нь байнга шалгадаг байсан. Хэрвээ өөр эрэгтэй хүн Instagram дээр нь сэтгэгдэл биччихсэн байвал тэр хүн рүү нь бүр холбогдож ямар харьцаатай болохыг нь хүртэл лавладаг байсан. Тэрээр эхнэрээ хуурч байна гэдэгт улам бүр итгэж алхам тутмыг нь хянаж эхэлсэн. Удалгүй тэрхүү хит хардталт нь сүлдээ бүр хүчирхийлэл рүү шилжсэн байгаа. Ялангуяа согтуу байхдаа чи өөр эрэгтэй хүнтэй уулзаж байгаа биз дээ. Хэрвээ чи өөр эрэгтэй хүнтэй уулзаж байгаад надад баригдах юм бол би чамайг ална гэж байн эхнэртээ эргэлзэн сэжиглэж түүнийг зодож гаж буруу аргаар хүслээ хангахын тулд бэлгийн хүчирхийлэл хүртэл эхнэртээ үйлддэг болсон байгаа. Дамбигийн хувьд тэдний гэр аюулгүй байр байхаа болж амьсгалах аргагүй шорон мэт гэр орон болж хувирсан байсан. Зуны халуун үед ч гэсэн Дамби нөхрийнхөө цохиж зодсон хөхрөлтийг бусдаас нуухын тулд урт ханцуутай хувцас, урт өмд, амны хаалт хүртэл зүүх ёстой болдог байсан. Тэрээр там шиг амьдралаас тийм ч амархан зугтаж чадахгүй шалтгаан нь мэдээж түүний охин байсан байгаа. Үнэн хэрэгтээ хэрэг гарахаас ердөө 2 сарын өмнө Дамби нөхрөө орхиод явж үдсэн байгаа. Гэхдээ 7 сартай бяцхан охиноо ганцаархнаа үлдээсэн гэж бодсон түүний бодол нь өөрийг нь маш их зовоож байсан. Тэрээр охиноо хооллох, живхийг нь солих, шөнө уйлахт нь тайвшруулах хэрэгтэй гэж бодож исэн. Бас нөхөр нь тэдний хүүхэд рүү гарах хүрхвээ гэсэн айдас түүнийг бол унтуулж чадахгүй байсан. Тиймээс ердөө 3 хоногийн дараа тэрээр там шиг гэрлүүгээ эргээд өөрөө ирсэн байгаа. Эхнэр нь
Буцаж ирэхэд Жуу хутаг гаргаж ирэн эхнэрээ сүрдүүлж хэрвээ чи надаас салах юм бол хамтдаа үхцгээе. Чи байхгүй бол надад амьдрах ямар ч шалтгаан байхгүй гэж сүрдүүлж эхэлсэн. Мөн би чамайг алчгаад дараа нь өөрийгөө ална гэж сүрдүүлж исэн байгаа. Тэгээ тэдний бяцхан охин хажууд нь уйлж исэн ч гэсэн нөхөр нь бол огт тоосон шинжгүй эхнэрээ сүрдүүлж исэн. За ингээд хэд хоног өнгөрсний дараа тэрээр эхнэрээ ажлынхаа өөрийн туслах залуугийнхаа хажууд зодсон. Энэ байдлыг нь харсан туслах залуу нь бол шууд л цагдаагийн газарт дуудлага өгсөн байгаа. Гэхдээ Дамбигийн хувьд бол цагдаагийн газарт очиод нөхрийнхөө эсрэг гомдол гаргахаас татгалцсан. Шалтгаан нь бол мэдээж охиноо бодсон хүчирхийлэгч эцэгтэй гэсэн хар толбыг өөрийнхөө хүүхдэд үлдээхийг хүсээгүй байгаа. 2017 оны 10 дугаар сарын 18-нд бас нэг хэрэг болсон. Тухайн үед Жуу эхнэрийнхээ утсан дээр өөр эрэгтэйтэй ярьсан ярианы бичлэг байгааг нь олж мэддэг. Энийг хараад бол Жуу ухаанаа алдан Дамбиг өрөө рүү чирч оруулаад 6 цагийн турш тасралтгүй түүнийг зодсон байгаа. Тэгээд эхнэрээ чи үнэхээр бузар эмэгтэй би чамайг цэвэрлэх хэрэгтэй гэж хэлээд өөрийнхөө шээсийг уулган дараа нь дэлхийн хүчирхийллийг түүнд үйлдсэн. Тухайн өдрийн гэмтэл маш их байсан болохоор Дамби дараагийн 2 өдөрт нь бараг хөдөлж чадахгүй хэмжээнд байсан. 2 хоногийн дараа биеийн арай дээрдмэгц Дамби шууд найзынхаа байр руу зүгтсэн байгаа. Гэвч Жуугийн дараагийн алхам бол үнэхээр аимшигтай байсан. Тэрээр эхнэрээ олон нийтийн сүлжээнд алдартай гэдгийг нь ашиглахаар шийдэж өөрийнх нь хаягаар орон миний эхнэр намайг хуурсан бөгөөд одоо намайг худлаа гүтгэн бит хоёр салцгаах гэж байна. Хэрвээ та нар манай эхнэрийг харсан бол хаана байгааг нь надад зааж өгөөч гэсэн постыг оруулсан байгаа. Тэг мэдээж Дамби бол өөрийнх нь сошиал дээр бичсэн байгаа энэ постыг бол харсан. Тэгээ энийг уншмагцаа би ер нь бол энэ хүнтэй цаашдаа амьдрч чадахгүй байна гэдгийг ойлгон гэрлэлтэд цуцлуулахаар бүр мөсөн шийддэг. Ингээд найзуудынхаа бэлдсэн Гангнамд байдаг нэгэн виллад нуугдахаар шийдсэн. Мөн гэрлэлт цуцлуулах бичиг баримтаа бэлтгээд баталгаац шуудангаар нөхөрлөгөө явуулдаг. Гэвч Жуу бол эхнэрээ тийм ч амархан тавьж явуулах бодолгүй байсан. Тэрээр эхнэрийнхээ гоо сайхны дэлгүүрийг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж худал мэдээлэл өгдөг. Дараа нь хэрвээ чи надаас салах юм бол би өөрийгөө ална гэж эхнэрээ сүрдүүлж эхэлсэн. Бас өөрийнхөө амийг хорлонч гэж сүрдүүлж эхэлсэн байгаа. Гэвч энэ нь үр дүнгүй болоход өөрийн шаардлагыг тулгахын тулд охиноо барьцаалсан. Ээж дээр нөхгүй гэж хэлж эхэлсэн байгаа. Тэгээ түүний хувьд болохоор хэрвээ чи надаас сална гэж бодож ивэл 7 хоногт нэг удаа охиноо харахаар ирж байх шаардлагатай гэсэн шаардлагыг тавьдаг. Тэр үед Дамби нөхрөөсөө салахын тулд ямар ч хамаагүй арга хэрэглэхэд бэлэн байсан болохоор шууд л зөвшөөрсөн. Өмнөд Солонгост хосууд гэрлэлт туслахын тулд заавал эргэцүүлэн бодох хугацаа байх ёстой байдаг. Энэ нь бол хосуудад дахин бодох боломж олгох зорилготой тийм хугацаа байгаа. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн тодорхой тохиолдлуудад бол энэ хугацааг богиносгох эсвэл байхгүйгээр шууд гэр бүлийг нь салгах тохиолдлууд ч байдаг. Гэхдээ мэдээж бол энийг хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн тайлан эсвэл эмнэлгийн түүх гэх мэт хатуу нотлохоо шаардлагатай байдаг. Гэхдээ бидний хэлсэнчлэн охиныхоо төлөө Дамби цагдаад юусоо гомдол гаргаж байгаагүй учраас ямар ч тийм нотлохоо баримт бол цагдаа дээр байгаагүй. Тиймээс заавал тусдаа байх хугацаанд тэрээр охиноо харахын тулд Жуугийн гэр рүү очихоос өөр аргагүй хүрсэн. Гэхдээ түүний очих нь бол 7 хоногт нэг удаагийнхаар хязгаарлагдаагүй. Яагад гэвэл түүний хувьд бол эхнэрээ байн дууддаг байсан байгаа. Хоолны холц дуусчихлаа. Хүүхэд өвдөөд ээжигээ санаад байна гэх мэтчлэн янз бүрийн аргаар эхнэрээ ирүүлэхийн тулд шалтгаан зохиодог байсан. Мөн түүнийг ирэх бүрт нь хүчирхийлэл үлддэг байсан. Дамби түүнээс гуйсан би чамтай уулзах гэж ирээгүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Би зөвхөн хүүхдийнхээ төлөө л ирсэн. Надад дахиж хизээж битгий гар хүрээрэй гэж гуйсан. Гэвч түүний хэлсэн бүхнийг нөхөр нь олж чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан. Хэрэг гарахаас яг 1 хоногийн өмнө оройн 11 цаг Жуу түүнийг дахин дуудаж энэ удаа хүүхэд өвдсөн гэж хэлээд дуудсан байгаа. Дамби бол явахыг хүсээгүй ч гэсэндээ үнэхээр охин маань өвдчихсэн юм болов уу гэж бодон маш их санаа зовж хувцаа өмсөөд гэрлүүн очихоор шийддэг. Мэдээж түүнийг очиход энэ бол бас л худлаа байсан. Жуу Дамбитай нүүр тулан уулзах үед хүзүүн дээр нь жижиг сорив байгааг харан бүр мөсөн ухаанаа алддаг. Чи надаас бүр мөсөн салаагүй байгаа хэрнээсээ намайг хуурсан байна. Чиний хүзүүн дээр яагаад сорив байгаа юм бэ гэж түүн рүү дайрж эхэлдэг. Энэ үед нь болохоор Дамби маш их туйлдсан байсан болохоор хариуч хэлэх тэнхэлгүй байсан. Жуу түүнийг улам мөдөн хатгаж дараа нь галтгооны хутга авч өн рүү дайрч эхэлсэн. За тэгээ Жуугийн хувьд болохоор гинэт уурлах тийм өвчтөй байсан. Тэгээ энэ ч гэсэндээ ингээд гинт сэтэрдэг тийм нэг сэтрэх юм бол маш аимшигтай тохшин болдог байсан. Нөхрийгөө өөрлөөн дайраад эхлэнгүүт Дамби бяцхан охиноо тэврээд газар суусан байгаа. Тэгээд тэр шүнийг өнгөрөөчгөл юм болвол нөхрөөсөө зүгтэн гэж бурханд залбирч тэр шүнийг өнгөрөөсөн. Гэвч шүний нэг
нэг цагт Жуу бүрэн согтсон үедээ дахин түүнийг зодож эхэлсэн. Тэрээр хүүхдээ хурдан унтуулчаад зочны өрөөнд ганцаараа гарч ирдэг. Түүнийг гараад ирмэгт Жуу түүнийг газар унган толгойг нь шалан дээр савж дараа нь олон удаа боомлсон. Дамби хүчирхийллийн улмаас ухаан алдсны дараа тэрээр 2 удаа бэлгийн хүчирхийлэл түүнд үйлдсэн байгаа. Үүний дараа тэрээр эхнэрийнхээ гар утсыг нуугаад унтаад өгдөг. Дамби энэ боломжийг алдалгүй ашиглан үүрийн 5 цагт гэрээсээ шахаатай нэмгэн хувцастайгаа гарч зугтаж чадсан. Тэгээд такси барин яаралтай тусламжийн газарт очин цагдаад бэлгийн хүчирхийлэл өртсөн талаараа мэдэгддэг байгаа. Цагдаа нар болохоор яг түүний мэдээллийг бичиж авсан мөртлөнгөөсөө өглөөний 9 цаг 30 минутанд утсаар залгаж албан ёсоор өргөдөл гаргасан тухай түүнд хэлдэг. Энэ бол ямар ч стандарт үйл ажиллагаа байсан. Юу асан бэ гэм бол 24 минутын турш Жуу уйлж дуулан яриа өрнүүлж энэ бүхэн эхнэр нөхөр хоёрын хооронд харилцан зөвшөөрсний үндсэн дээр болсон зүйл гэж хэлж эхэлдэг байгаа. Тэгээ цагдаа нар болохоор энэ үгийг нь сонсоод Жууд итгэсэн байгаа. Тэгээд түүнд бүр зөвлөгөө өгж эхэлсэн. Бид нар таныг нэрээ цэвэрлэхэд чинь туслая. Үүнээс хойш эхнэртэйгээ холбогдохдоо хараалын үг ашиглахгүйгээр маш тайван яриарэ. Хэрвээ чи эхнэрээ сүрдүүлэх юм бол энэ нь нотлохоо болж ашиглагдана шүү. Бас хүзүүн дээрх хөхрөлтийнхэн зургийг нь хараад баримт болгоод аваарай гэх мэтчлэнгээр цагдаа нар Жууд тусалсан байгаа. Цагдаа нартай ярьж дууссаны дараа Жуу шууд л өглөөнөөс ахуулаад арх ууж эхэлсэн. Тэрээр нөхцөл байдлыг толгойдоо дахин эргүүлж бодсоор эцэст нь аимшигтай дүгнэлтэнд хүрсэн. Хэрвээ би их нэртэйгээ буцаад нийлж чадахгүй бол түүний амь насыг хөнөөнө гэсэн бодолд хүрсэн байгаа. Ингээд хамгийн түрүүнд Дамбиг хаана амьдарч байгааг олох, хаягийг нь олох шаардлагатай болсон. Тиймээс тэрээр Дамбигийн мэйл хаяг руу нэвтэрч сүүлд ирсэн илгээмжийн хүргэлтийн түүхийг нь ашиглан хаана байгааг нь олж мэддэг. Тэн цагийн дараа буюу оройн 6 цагт тэрээр хутга хувцсныхаа доор нууж байгаад байшингийнх нь гадаа ирдэг. Гэвч тэр байшингийн орох хаалганы кодыг нь мэдэхгүй байсан. Тиймээс дотогш орж чадахгүй нуугдаад эхнэрээ гарч ирэхийг нь хүлээж исэн. Тэгтэл удалгүй Дамби гэрээсээ гараад ирдэг. Энэ үед Жуу гинтл хүсрэн гарч ирэн түүнийг ойролцоох гудамж руу чирхийг оролддог. Дамби бол маш хүчтэй эсэргүүцэжсэн. Тиймээс түүний хүсснээр болоогүй учраас тэрээр байшингийн үүдэнд түүнийг газар өвдөглүүлэн унгаагаад хутгаа гаргаж ирээд бөөрлүүнд хутгалж эхэлсэн. Тэрээр дайралтыг эсэргүүцхийг оролдож утганы эрээг цэцгэн гараараа барьж авсан ч гэсэн эцэст нь мэдээж тэр нөхрийнхөө дайралтыг ол дийлж чадаагүй. Утга нь амин чухал хид хідэн хэсэг рүү нутглагдсан. Тийм учраас Дамби бол тусламж авч чадалгүй ухаан алдсан байгаа. Түүнийг ухаан алдсны дараа бол Жуу шууд л түүний дээр гарч сууж байгаад цагдаа руу тайван гихчин залгасан. Уцаар ярьж байхдаа тэрээр түүнийг өгсөн эсхийг баталгаажуулах гэж байгаа юм шиг дахин түүнийг хутгалж исэн байгаа. Энэ дүр зургийг нь харсан бас нэг хүн цагдаад хамгийн их дуудлага өгч цагдааг дуудсан хүн байсан. Тэгээ цагдаа нарыг ирэхэд бол тэр амандаа тамхи цуучсан хэргийн газартаа сууж исэн. Ингээд ийм аимшигтай хэрэг үлдэж бүх зүйл ил болсны дараа бол Жууг баривчлан анхан шатны шүүх хурал нь 2018 оны 6 сард болсон. Тэр үүнийг урьдчилсан төлөвлөгөөгүй бөгөөд санаандгүй аллах гэж бол зүтгэжсэн. Гэхдээ бол шүүх түүний аргуудыг зааж хутгыг урьдчилан авчирсан болон хохирогчийг 21 удаа хутгасныг нь дурдсан. Гэсэн хэдий ч шүүх хөнгөрүүлэх нөхцлүүдийг харгалзан үзэн анхны гэмт хэрэг мөн өөрөө бууж өгсөн яв гэх мэтийг нь харгалзаж үзээд 25 жилийн ялыг оноосон байгаа. Мөн түүний давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож ял нь бол 25 жил дээрээ хэвээрээ үлдсэн. Шүүх хурлын үеэр бол мөрөгдсөн бэрээ өмгөөлхийн оронд хэрэгтний ээж миний хүү ямар ч буруугүй сайн хүү муу хүн байгаагүй бүх зүйл манай бэрээс болсон гэх мэтчлэнгээр хүүгээ өмөрж исэн байгаа. Тэгээ энэ хэрэг дээр болохоор бидний орхигдуулж болохгүй нэг зүйл байгаа нь цагдаа нарын хандлага байсан. Амь өргөтгөөсөө хэдхэн цагийн өмнө Дамби цагдаад бэлгийн хүчирхийллийн тухай мэдгдсэн байсан. Гэтэл цагдаа нар бол үнийг нь авч хэлцгүйгээр эрэгтэй хүний талд орж түүний яриаг бол хүн дээр хүлээж авалгүй нөхөрт нь харин зөвлөгөө өгөөд тэгээд тусгасан байсан. Энэ нь бол бас Солонгосын ард иргэдийн уур бухимдлыг маш их төрүүлсэн. Тэгээ хохирогч бүсгийн хувьд бол дөнгөж 20 гаруйхан настай бяцхан охинтой бүсгүй байсан. Тэгээд маш харамсалтайгаар хий хоосон харталтаас болж нөхрийнхөө гарт 21 удаа хутгалуулж харамсалтайгаар амь насаа алдсан ийм харамсалтай хэрэг байлаа. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэж байгаа хэрэг маань энэ төрөйд өндөрлж байна. Та бүхэн энэ хэрэг дээр өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ бие биендээ сэрэмжлүүлэхийг анхааруулахыг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.